МСС Coca-Cola компани санаачилгаар хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлгааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай сэдвт сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зохион байгуулагдаж шилдэгүүдээ шалгарууллаа. Уралдаанд 33 бүтээл ирснээс тэргүүн байранд Icon цагийн мэн сайтын сэтгүүлч Батчимгийн, мультимедиа нийтлэл Дид байранд Мөрчимэн сайтын сэтгүүлч Гэрлээ, нийтлэлийн төрлөөр 3 дугаар байранд НТV телевизийн сэтгүүлч Аз Жаргал, Ахмад оршин суугчдын санаачлага телевизийн бүтээлээр тус шалгарсан байна. За энэхүү уралдааныг хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлгааны чанар стандарт хуванцар дахин боловсруулалтын ач холбогдлын талаарх мэдээллийг олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор зохион байгуулжээ. Учир нь МСС Coca-Cola компани энэ оноос дэлхийн стандарт жишгийн дагуу түүхийн эдээс эцсийн шат хүртэл анх удаа 100% дотоодод дахин боловсруулсан PET хуванцар савлгаатай бүтээгдэхүүн худалдаанд гаргахад төлөвлөж байгаа юм байна. Хүнсний савлгаанд дахин боловсруулсан PET материалыг нэвтрүүлсэн гэсэн сэдвтэй уралдааны сэтгүүлчдийн дунд зарласан байгаа. За яагаад тэгэхээр мэдээж хамгийн эхлээд одоо нийгэмд бас мэдээлэл түгээдэг, соёл түгээдэг сэтгүүлчд маань энэ талаар зөв мэдээлэлтэй болох хэрэгцээ шаардлага байсан. За тэгээд бас сэтгүүлчдэрээ дамжуулаад одлын нийтийг мэдлэгжүүлэхийн ажлыг зохион байгууллаа. 2023 оны 2 сараас бид нар одоо иргэд маань хог хаягдлаа, англи алгачлаа, тэрийг хаана өгөх вэ, нийлүүлээд аччлаа гэдэг асуудлуудыг ярьдаг. Тэгээд энэ дээр нь бид нар одоо аж ахуйн нэгжүүдтэй сөөхүүд маань ингээд англиад усандаа савыг англиад 30 кг орчим гэж зулуулах юм бол бид нар дуудлагаар ирээд авна. За тэгээд бас килограммын үнэлгээгээр ингээд худалдаж авах эдийн засгийн хөшүүргийг мөн одоо даваад олж өгдөг. Аваачаад өгч чаддгүй маа хүмүүсийн нэрэд ингээд дуудаад өгч чаддгүй маа гэхэд наадсах нь англиад 1 2 3 уутан тэгээд ч юм уу те англиад ингээд хогийн савндаа ингээд гаргаа хайчаач гэдэг яг нэг юм иргэдэд зориулсан, иргэдэд хандсан, иргэдийн боловсролыг яг илүү дэмжих нь гэх юм уу яг тэр тал руугаа хандаж хийсэн гэх юм уу. Тусгай байранд график сайтын сэтгүүлч Халиуна хогийн савнаас төрсөн шинэ амьдрал мультимедиа нийтлэл Монголын үнэн сүнний сэтгүүл Жөм Сүрэнгийн савнаас төрсөн сав буюу PET нийтлэл тос холбооны байгууллага хамтын ажиллагааны менежер Марлын хуванцар иргэний шийдэл PET технологиг онцлох нь мультимедиа нийтлэл. За Увс аймгийн байгаль орчны газрын хэвлэл мэдээллийн ажилтан Отхон Пүрвэ, Ой мэрэгжилтэн Баярмаа, Увс аймгийн Улаангом сумын застаргын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Од Баяр хүнсний зориулалтад дахин боловсруулсан PET хуванцар савлгааг хэрэглээнд нэвтрүүлэх нь сэдвчилсэн мэдээ тус шалгарсан байна.